зээлээс одоо зээлийн хооронд байгаа дээрэс нь энэ аппликейшны зээлд өртөгчөд байгаа энэ банк ус санхүүгийн байгууллагын энэ нэг одоо нэг тамтаггүй олон одоо ингээ өдөр ирэх тусам өсөж байгаа тоонууд тэгээ ийм санхүүгийн сахилга бод хариуцлагагүй байгаа үйл явдлууд дээр бол анализ дүгнэлт хийж тухайн үед бид нар зөвшөөрлийн зөвлөл дээр одоо бараг нэг 50 орчим журмыг цуцалж ирсэн. Тухайн үед бол би энэ банк ус санхүүгийн байгууллага хадгалан зээлийн хоршоо энэ хариуцлагагүй байгаа энэ аппликейшны зээлүүд тэгээд ингээд нэг өөр орлогын харьцаагч гэсэн урьдчилж тооцож хийхгүйгээр явуулж жагаад ингээд савлаад ирэнгүүт нэг хэдхэн хоногийн өмнө аваач өөр орлогын харьцаа гэж ард түмэнд сюрприз барьдаг юм бодлогогүй үйл ажиллагаанууд. Одоо тэр Монгол банкн дээр 10 их нийтийн алдагдaltaй утга учиргүй мөнгө хэвлэлцсэн. Ийм нөхцөл байна шүү дээ. 6-700 хүний орон тоотой. Ийм одоо юм байд юм. Тэгээд энэ Монгол банкны буруу бодлого, энэ санхүүгийн зохицуулах хорооны нэмэгт самбраагүй бодлогууд чинь эцэстээ инфляц гэдэг дарамтыг энэ ард түмний нуруунд дөр үүрлээд байгаа байхгүй. Тэгээ хуучин бол эдийн засгийн сайд багт би бол энэ эдийн засгийн санхүүгийн доктортой байдлын зөвлөл гэдэг зөвлөлд нь эдийн засгийн хөгжлийн сайд байдгүй юм байна. Би орой гэж гуугаад намайг оруулаагүй. Одоо би их хурлын дарга болсон учраас санхүүгийн зохицуулах орон дээр Монгол банкн дээр их хурлын даргын хуваар анхаарал тавьж байгаа. Одоо тоох нь үгүй юу гэдэг дээр нь бас анхаарал тавьж байгаа. Тухайн үед тоодгүй байсан. Тийм учраас энэ жоо хариуцлагатай ажиллахгүй болохоо боллоо. Тэгээ энэ инфляцийн дарамт ч юм бол энэ ард түмний нурууг авлаа. Ковидын үеэр тэр Деклодинг гээд байгаа лааны үн бараг 6-7 дахин өндөр болсон юм бэл. Тэрнээс хойш буугаагүй байгаа шүү дээ. Ингэж дарамтлж байгаа иргэдэг. Тэгээ эн чинь өөрөө ингээ аймаг орнууд бухимдлаг үүсгээд байгаа. Энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн чинь өдөр өцсөн өсөд байна. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо нэг юм татаас өгдөг, татаас чинь дуусах цаг хугацаа байхгүй. Одоо хөдөө аж ахуйн салбарын татаас юу хизээ дуусах юм. Энийг халамжийн энийг тогтолцоо чинь юу хизээ зогсох вэ? Одоо хуулинд ингээд орцсон юм чи арга байхгүй ингээд яваад байгаа юм а гэдэг. Одоо энэ халамжийг хууль болгоноор хулгаагаар хийсэн энэ олон халамжийг энэ хаврын чуулганаар дуусгах хэлдэг. Тэгээ засгийн газраас одоо энэ асуудлаа оруулж ирээ шийдье. Одоо энэ олон салбарт байгаа энэ татаасуудыг дэмжлэгүүдийг хугацаатай болгоё. Татаас гэдэг бол тухайн салбарыг босгож ирэхэд зориулаад exit стратеги гэж байна. Хизээ эндээс гарах вэ? Тэг ингээд хязгааргүй. Сонгуульд ялгчл байвал хүүхдийн мөнгө хэдэж болсон юм уу? Хизээ дуусгах юм бүү мэд. Тэгээ мөнгө хөвлөөддөг. 10 их нийтийн алдагдaltaй Монгол банктай ямар юмны инфляц одоо ярих вэ? Гэдэг л ийм асуудал болчиход байгаа. Тийм учраас энэ болгон манай аймгийн дарга нарт хүн дээр тусаж байгаа. Аймаг орон нутагт амьдарч байгаа иргэдэд. Тийм учраас бүгдээрээ энэ засгийн газар их хурл дээр нэг жоо хариуцлагатай байгаад аймгийнхаа дарга нарт нэг амьдралтай юм ярьдаг болохгүй бол одоо жил ирэх тусам одоо ингэ ярьсаар байгаа. Одоо аймгийн дарга нар ирээч залхаж юм л да. Ер нь бол тэр энэ хавар нэг хариуцлагатай байгаад тэгээд ингээд асуудлаа шийдэд явъя гэж бодож байгаа. Тэгэхээр энэ иргэдийн үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний энэ 16 багц арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Тэмүүлэн гишүүнээр ахлуулсан. Тэмүүлэн гишүүнтэй ажлын хэсэг бол эх 7 хоногоос Монгол банк санхүүгийн зохицуулах ороод явах гэж байна. Тэгээд энэ ажлын хэсгээс шийдвэрүүдийг гаргаад засгийн газарт одоо шаардлагагүй чиглэлүүдийг тавиад ингээд явнаа.